Багш бол мэрэгжлийн хүмүүс ээ. Багштай итгэе. Багш бол өөрийнхөө юм орон зайгаа авч явах хэрэгтэй. Багш өөрөө юм сэтгэх зайгийн таа. Үлдээх багш харин юмаа ихэд юу хэрэгтэй вэ? Тэрийн таа. Өгөөдлөө. Ингээд багшааг ингээ өөрөөр оролдуулаад хаач. Сягийн өдрийн тэмдэглэл подкаст үзэж байгаа бүх үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо бид студиэсээ подкастын шинэ дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн дугаарт зочноор Улаанбаатар хот дахь Канад сургуулийн захирал Баяр Жавхлан өрөлцөн ирсэн. Подкастын маань урилгыг хүлээж авч ирсэн баярлалаа. За намайг урьж оролцуулж байгаад баярлалаа. Юм ном орчуулах боломж олдоод энэ подкастэнд орох бас завшаалтж байгаад баяртай байна. Баяр Жавхлан захирлын хувьд болохоор Стивен Бартлетийн гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл гээд номын 10 дугаар хууль буюу чухал зүйлсээс илүүтэйгээр утгагүй зүйлс таныг тодорхойлж болно гэдэг хуулийг орчуулахад гар бие оролцоод орчуулсан байгаа тий. За Стивен Бартлетийн гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл бизнес амьдралын 33 хууль ном болохоор аль биесны эрхтэйгээр Nepco Publishing эрхлэн гаргасан. За тэгээд бид бүхэн үүнтэй холбоотойгоор энэ номын одоо доторх 32 бүлгийг нь орчуулсан 32 SEO-тай ярилцж байгаа юм подкаст байгаа тий. За тэгэхээр анх удаа үзэж байгаа үзэгчтэй би сая тайлбарлаж байгаа юм аа. За уламжлалын дагуу хоёулаа подкастын 2 дугаар хэсэгт бол номынхоо орчуулсан хуулийн тухай гоё ярьж өгнө. За түүнээс өмнө бол таныг үзэгчтэй танилцуулъя тий. За та бидэнд өөрсдөө гоё танилцуулаач. Та ямар мэрэгжилтэй хүн юм бэ те? За ямар карьерийн замналаар явж байгаад сургуулийн захирал болвоо гэдэг хүртлээ гоё. За зү. За би Цавхан аймгийн Тосон Зингэл суманд төрсөн. За манай өвөө эмээр Тосон Зингэлийн нэгдүгээр одоо сургуулийн багш, багангийн багш, химийн багш юм хүмүүс. Ээж маань хүүхдээ гаргахтаа болохоор ээж ав дээр очиод Тосон Зингэл суманд төрөөд манай ээж аваар намайг одоо 8 нас хүртэл Цавхан аймгийн Улаастай хотод ингээд амьдарч агаад би сургуульд ороод нэгдүгээр ангийнхаа хагасд нь одоо Цавхан аймагт суралцаад үлдсэн хугацаанд ингээд Улаанбаатарт нүүж ирээд 33 дугаар сургуульд суралцаад явсан. За тэгээд энэ явцдаа одоо хожин гэгэрэл гэж хаад одоо оюунлаг болсон сургууль байна. Оюунлагт 3 жил суралцаад дунд ангиасаа нэгдүгээр сургуульд суралцаад ингээд төгсөөд их сургуулаа 10 жилээ төгснөхийн дараагаар МУС-ийн физик электроникийн ангид бас нэг жил хагас сурж агаад ингээд Мичиганы их сургуульд олон мэргэжил хэлсэн. Ямар ч компьютер инженери мэргэжлэр ингээд 2019 онд төгсөөд за тэгээд Mahindra гэдэг энтхийн машин үйлдвэрлэдэг онгоц тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг юм том компани Америк дахь салбарт нь одоо софтвер инженерээр 2 жил ажиллаад за тэгээд ковид гараад за тэгээд тэр үед ерөнхийдөө бас нэлээ эргэцүүлж бодож жоход за ингээ Монголд ирсэн. Монголд ирсэн цагаас ерөнхийдөө сургууль одоо барих юм төлөвлөгөөтэй цаасан дээрээс эхлээд одоо ажиллаж агаад тэр цагаас хойш одоо ингээ 4 жил одоо 5 жил болох гэж байна. 5 жилийн хугацаанд ингээ одоо үзэлцсээр явж байгаа юм төсөл маань байна. За ингээд сургууль маань одоо энэ жил 4 дахь жил энэ жил явж байгаа. Харьцангуй шинэ сургууль 150 160 орчим одоо ингээд багш ажилчдтай 1000 орчим сурагчтай ингээд үйл ажиллагаа явуулж байгаа юм сургууль байна. Америкт ер нь ажиллаж амьдрах ямар байсан тэгээ таны хувьд тэгээд Монголдоо ирж ажиллая гэдэг шийдвэрийг ер нь бол ковидтай холбоотой гаргасан гэсэн үг үү? Ерөөхдөө бол Монгол руугаа харина гэж бодож байсан уу? За Америк руу явхад манай ээжээр хэлсэн бохгүй. За чи тэгээд гадаа тохинд дагуулаад ирээ. Тэгээд ер нь бол Монголоос явахдаа за би ямар ч байсан л буцаж ирнэ гэж бодоод явсан. Тэгээд би ер нь Монголоос онгоцон цухтаа төгсөөл ерөөсөө төгсөнгүүтээ маргааш нь буцаж ирнэ гэж ингээд бодоо явсан. Тэгээд яг их сургууль төгсөх үед бол би яг энэ Америкт сурчаад юу өөртөө нааж яваа гэсэн чинь бас
арай нэг одоо би юу сураад очиод Монголд юу аваачих юм бэ гэж чинь надад тийм жоохон дутагдaltaй санагдаад. За тэгээд ажиллал ер нь бас зүгээр юм байна. Тэгээ ажилласан. За тэг ерөнхийдөө манай компани хөрөнгө оруулалт сайтай мөртлөө ажиллаж байгаа хэв маяг нь стартапын хэв маягтай. Тэгээ би нөгөө дадлага хийж авах хугацаанд юм төсөл ахлах боломж олдсон. Тэр нь болохоор юм одоо манайд байгаа төрөөсийн өндөг дугуйнууд байгаа шүү дээ. Тэрэн дээр юм нэг юм урагталт нь зөв хэлбэртэй нэг юм хайрцаг байгаа. Тэр дотор ингээд telematics unit гэдэг одоо интернетэд холбогддог төхөөрөмж нь байгаа. Манай компани тийм төхөөрөмжөө гаднаас судалдаж авдаг байжгаад өөрсдөө боловсруулъя гингүүтээ хийж эхэлсэн чинь би дадлага хийж дараа тэр төслийг би одоо оюутан багт ахлаад ингээд завшаалдаа таарсан. Тэгээ тэрэнд яг тэр одоо хавтан дээр ер нь 3 жил ажилласан байхгүй. За тэгээ тэр нь болохоор одоо өөрөө яг миний тэр төхөөрөмж болохоор өндөг дугаан дээр түрээсийн скутер дээр тэгээ дараа нь болохоор нөгөө Америкийн USPS гэх нөгөө одоо шууд үргэдэг машин. Тэд нар болохоор 1970-аад оны үед одоо ингээд хийгдээд тэрнээс биш парк шинжилгээ хийгдээгөө явж исэн. Тэр нөгөө парк шинжилгээг одоо тендер зарлагдаад манай компани тэр тендерийнх нөгөө одоо сүүлийн 3 илүү 4 компанийн нэгээр үлдсэн гэв. Тендерийнхаа процесстэй явж исэн. Тэгээд ер нь бол миний нөгөө одоо компаниас өгсөн даалгавар маань за эхлэн ундаг дугуй одоо энэ скутертэй зориулаа хийж байгаарай. Наадах чинь дараа нь ингээд машин руу тавья шүү гэдэг ийм төлөвлөгөөтэй ийм төсөл дээр явж исэн. Тэгээд тэндээс би аягүй их юм сурсан. Яасан бэ гэхээр мөнгөтэй компани учраас бас надад юм давуу тал аягүй боломж олдоод тэгээд би дизайн өөрөө гаргаж ирсэн болохоор шинэ юм турших аягүй давуу тал гараад нөгөө талдаа болохоор юм том компани шиг удаан биш хурдан байсан учраас ийм богино хугацаанд аягүй юм өөртөө нааж авч чадсан юм шиг санагдсан. Яг одоо би Мичиганий Ан Арборгийн хотод ажилладаг. За тэндээ манай баг хоёулаа баруун эрэг дээр дахиад одоо надтай ажилтдаг 7 хүн 6 хүнтэй тэр нь болохоор нөгөө талдаа софтверийг бас хөгжүүлдэг. Тэгээ энэтхэгт одоо бид эдийг дэмжиж ажилтдаг дахиад нэг юм 4-5 хүнтэй баг байдаг. Тэгээ ийм 3 газрын хүмүүсийг холбоод ингээд ерөнхийдөө ажилтдаг. Тэгээ миний гол ажил нөгөө дарга гэхээс илүүтэйгээр загварын дизайныг би ингээд хариуц явуулчихсан тий. За аюулгүй байдал нь ер нь ингэж явъя. Софтвер нь ингэж харилцъя. Төхөөрөмж нь өөр дээрээ одоо Bluetooth дээрээ ингэж харилцъя. GPS-тэйгээ ингэж харилцъя. GPS ингэж зураарай. Электроник инженер нь ингээрэй ч юм. Энэ одоо инженер гэхээс илүүтэйгээр тэр зохион байгуулалтын юм надад бас наалтцтай. Тэгээд зохион байгуулалт гэхээс илүүтэйгээр энэ загвар гаргаж байгаа байхгүй өөр юм ажилтдаг систем гаргаж байгаа болохоор тэр нь надад аягүй сонирхолтой байсан. За ингээ 3 жил арай хүрэхгүй хугацаатай одоо юм төсөл дээр ингээ явж хагаад тэгээд улс төрийн одоо бужиг нам болоод Трамп одоо гарч ирснээр USPS мөнгө өгөө болоод тэгээд тэр тендер бол ингээ зогсоод тэгээ манай компани зүгээс за USPS-ийн машины тендер ингээ зогссон учраас одоо энэ төслийг түрдэн зарцаая гэд тэгээ намайг юм цахилгаан машины одоо хаазар руу шилжүүлсэн байхгүй би ингээ хаазных нь код өгч тэгсэн чинь би өөрөө нөгөө өмнө нь ингээ төслийн дизайныг зурж исэн чинь дизайн зурхаа болоод ингээ жоохон хүний даалгавраар ийм загвараараа ингээ хийгэрээ гэсэн чинь ингээ ажил нь жоохон сонирхолтой болж эхэлсэн. Тэгээд түүнтэй зэрэгцээд одоо ковид гараад ковид ерөнхийдөө Америкт эзэнээс 3 сарын үеэс ерөнхийдөө 2 сараас ингээл дуулдаж эхлэв. Тэгээд 3-4 сарын үеэс ер нь карантинлэгдэж эхлэв. Тэгээд тэр 4 сараас 11 сар болтол бараг 7 сар би ингээд гэртээ байсан байхгүй. Тэгээд тэр хугацаа айгүй жоохон стресстэй. Яагаад стресстэй гэхээр компани маань болохоор ингээд цалингаа өгөөлөдөг. Тэгээд тэр үед бас ингээд Америкийн нөгөө софтвер компаниуд ажилчтай бол айгүй ихээр халж исэн. Цамхтгаад байсан. Тэгээ манай компани ч гэсэн цамхтгаад байсан байхгүй. Тэгээд 7 сар ингээд гэртээ хийх юм. Тэгсэн мөртлөө хизээ цамхогдчихлоо гэнг хүлээгээд байдаг. Манай инженер л хураач санаа зовоолтгүй байж ил. Эхэндээ айгүй гоё. Цалиаваа л зүгээр хэвтэй л. Тэгсэн чинь явандаа айгүй их юм бодож эхэлсэн. Одоо Америкт ингээл ажиллалаа байвал ер нь л ингээл ажиллалах юм биш үү. За ер нь ингээд миний ирээдүйн ингээд толгой дотор бараг зурагдаад байгаа байхгүй. За одоо би ингээд 30 40 50 60 70-ийн хүрэхтэй за нэг компанид нэг иймэрхүү инженер бол за нэг иймэрхүү л цараатай те за нэг ийм байшин за хүүхдтэй одоо гэр бүлтэй за үлдөөний гадагшаа сухалдаг ч юм. Яг нэг амьдрал энээс энэний хооронд байх юм байна да тэтгэврт гарахад гэдэг. Зааг нь харагдаад тэгэнгүүт
манай өвөө эмээрээс одоо ер нь бол нэлээд нас дээр гарч байгаа. Тэгээд би Монголд нөгөө төгсөнгүүтээ шууд явцсан учраас бас Монголын яг амьдрал ямар юм бэ гэдгийг бас мэдэхгүй байсан. Тэгээд би дотроо юу гэж бодсон гэхээр за одоо ингээд очиод нэг үзээ талтгаж ер нь ингээд бүх юмнууд нь таарж байгаа юм биш үү? Чадах бол чадахгүй бол чадахгүйгаа нэг үзчихээ тэр яа. Тэтгэвртэй гарах та. Надад Америкт өсрөг Америкта тэтгэврт гарах нэг сонголт байна. Монгол яваад бужигнаад болохгүй болоод бүр балралт Америкт буцаж ирээд ингээд тэтгэврт гарахад Монголдоо ч талчганчаад чадахгүй Америкт ирээд тэтгэврт гарвал тэр үед бол харамсах юм байхгүй. Тэр үед би Америкт байсаар тэтгэвртээ гарч бол би тэнд бол ингээд байнгын юм харамсалтай байх юм шиг санагдаад тэгээ ер нь Монгол дээр яах шийдэ Монгол төрсэн. Подкастын ивент итгэгч M Corporate. M Corporate уламжлалт банкны үйлчилгээнээс гадна яг танай байгууллагын санхүүгийн хэрэгцээнд тохирсон технологийн шийдлийг санал болгодог. Танд хэрэгцээ байгаа бол тэдэнд тохирох шийдэл нь байж л байгаа. Хамтдаа холыг төтлөн M Corporate. За. Монголд ирэхэд бас л тэгтээ ковидын нөхцөл байдал бол дуусаагүй байсан шүү дээ. Байсан байх бодвол дуусч ийсэн цаг үед ирсэн үү? Яг ингэсэн. Америкт байхад болохоор Америк ингээд таг цоочлогдсон ямар ч юм байдаггүй. Монгол бол хаагдаг байсан. Айгүй гоё байсан. Тийм үү, яг ирэхэд үү? Яасан монголчин яг 11 сарын 11-нд карантинлсан. Тийм, арай нэг сүүлд тийм. Тэгээ би 11 сарын 11-нд Америкээс нисчирсэн байхгүй юу? 11 сарын 11-нд хүртэл Монголд тест амьдрал айгүй гоё байсан. Яг нөгөө Америкт карантинлэгчаал найзуудынхаа тэгээ Instagram story үзэх фүү зунчээс та Монголд ямар гоё болт юм бэ? Хатархтал авч байгаа юм чинь. Тэгээд за Монгол явъя ирсэн чинь миний ирсэн өдөр карантинлсан. Тэгээд карантинд байж хахад Монголд шууд ирэл карантинд орсон доо. Таны одоо та ингэж хэлж штэ тэ сургуулийн төсөл бодоод явж исэн гэл тэ хизэнээс ер нь ингээ за сургуультай болъё доо ч юм уу энэ төслийг бодож эхэлсэн тэ яагаад зүгээр сургууль юм бэ гэдэгтэр би 10 жилдээ олимпиадад ордог хүүхэд байсан. Математикийн олимпиадад одоо ордог байжгаад дундуур нь тэ хэсэг одоо ээжийн хараа хяналт буураад дундаа ингэж ороод тэгээд ерөнхий бас жоохон цалгардаад ингэж явж байгаад азар International Junior Science Olympiad гэдэг тийм олон улсын олимпиад тийм. Одоо Монгол дахь олимпиадад ороод тэгээд тэр нь болохоор юм нэг анги хамаарахгүй насны хязгаартай. Тэнгүүд одоо манай дээд ангийнхан, доод ангийнхан ингээ холилдод ордог ийм олимпиадад ороод тэр үед бол би за энэ олимпиад моорндоо итгэлгүй орсон чинь хоёрт орсон байхгүй юу Монгол дахь олимпиадаа. Тэгээд тэр дунд хинүүс байсан бэ гэхээр одоо тий манай дээд ангийн лагууд, манай ангийн нөгөө бус сургуулийн лагуудтайгаа холилдоо орсон. Тэгээд би дотроо л тэр за энэ чи аз тарчлаа да. Би ч үгүй юм биш дээ гэж бодоод. Тэгээ бидэд ингээд одоо тусдаа нөгөө 6 хүүхэд маань олон улсын олимпиадад явах гээд ингээд тусдаа бэлтгэгдэж хагаад Азербайджанд очиод ингээд олимпиадад ороод тэгээ тэнд очиод олимпиадад ороход би нөгөө медаль бол аваагүй. Тэгтээ сайн оролцсон. Монголчууд дундаа ерөнхий нөгөө хоёрт орсон байраа бас хадгалсан. Тэгээ би 2 удаа ингээд нөгөөдөл дундаа хоёрт орчгоо. Тэгээ дундуур нөгөө багш нараа бэлдсэн юмнууд ингээд толгой дотор жоохон наалтцсан. Тэнгүүд би тэр үед хүүшээ баярж глаа. Энд чинь бас болох юм биш үү? Бас аятах юм биш үү? За ер нь дахиад нэг оролдоод үзүүл яасан юм бэ? Тэгээ тэрнээс биш ер нь юм физик олимпиад руу нэлээд төвлөрч ингэж оролцоод. Тэгээ би ингээд нэлээд юм яг тэр үед л би өөрөө аягүй сайн сураад байна гэж бодсон. Их сургуульд ороод бодсон ч аягүй дутагдaltaй миний арга барил бас буруу байсан байлээ. Гэхдээ ямар ч байсан хувьдаа ингээд өөрийгөө сургаад одоо мороор бол өөрийгөө ингээд тодорхой хэмжээнд цойгоод багш нар намайг тодорхой хэмжээнд цойгоод тэгээд би тэр үед бол өөрийгөө бол нэлээд дажгүй бэлтжлээ. Одоо энэ жил бол би олон улсын олимпиадад орно. Олон улсын олимпиадаас би медаль авна. Медалаа одоо авангуудаа MIT-д одоо сурнаа гэсэн зорилготой. Тэгээ явж байгаа ерөнхийдөө тэр олимпиадын явц маань одоо замдаа жоохон ганц нэг бүтлгүүтэйгээд тэгээ би тэр олон улсын олимпиадад бол явж чадаагүй. Улсын олимпиадад бас одоо медаль авч чадаагүй. Тэгээ тэрэн дээр бол би тодорхой хэмжээнд за яг миний дутуу хийсэн юмнууд бол байгаа. Гэхдээ тухайн цаг үеийн олимпиадын орооны зохион байгуулалт олимпиадын бас тодорхой хэмжээний шудраг бус одоо юм шалгаруулалт зохион байгуулалтын алдаанаас болоод би өөрийгөө хохирсон гэж боддог. Тэгээ тэр үед би ерөнхийдөө бол физикийн олимпиадын зохион байгуулж байгааг харчаад дотроо би бодсон байхгүй.
За би цагаан толгой цолоход би ер нь бол сургууль байгуулна. Манай өвөө багш. Надад ингээд багш нар их гоё харагддаг. Би тэгтээ шууд багш болох тийм бас жоохон сонирхолгүй. Тэгтээ цагаан толгойтой өвөө болохоор би багш болноо. Тэгээ ерөнхийдөө тий миний одоо тэр бол надад аюу кайфтай байх юм байна. Тэгээд би зүгээр сургууль байгуулахгүй би хамаг чадах сайн сургуулаа байгуулж хахад тэгээд тэр олимпиадын зохион байгуулах хорооных нэг эргээд хартална сайхантай юм чи ингэж хийдэж шүү гэж хэвээр харуулна да гэж бодож байсан. Тэр бодол бол үргэлж одоо миний дотор байдаг байж хаад тэгээ ковид үеж ерөнхийдөө нэлээ одоо тий за өвөө дээр эргээд очие гэдэг юм бодолтойгоо уялдаад ер нь яах вэ хүү гэдэг юм хувилбар бодогдоод тэгээд одоо тухайн цаг үед их нэртэйгээ бас ярилцж хагаад ингээд бид тэр ер нь бол за сургууль байгуулъя гэхэд тэгээ сургууль байгуулахдаа ер нь одоо тий сургууль хинж байгуулж болно. Өмнө байгаа сургуулийг моделийг тавтаад одоо байгуулах бол харьцангуй юм амархан. Тэн дээр бол юм сорилт харьцангуй багтай. Тэгээд одоо сургууль байгуулсны хувьд бид хоёр гэхээс илүүтэйгээр боловсролын салбар дээр юм шинэ ямар нэгэн байдлаар нийгэм туршигдах хэвээр. Тэр намжилттай бол сайн бус сургуулиуд нааж аваасай боловсролын системд нэг юм жижигхэн бас туршилт хийгээд үзэх юмсан. Нөгөө талдаа боловсролд энэ юм болохгүй байна гэсэн миний хувьд дотор итгэл үнэмшил бас байсан. Тэр одоо давхцлуудыг нийлүүлж хагаад одоо сургууль байгуулъя гэж бодсон. Тэгээ анханасаа одоо би болохоор нэгдүгээр сургууль төгсөөд одоо ерөнхийдөө таг Монгол сургууль төгссөн маягийн тий. За нөгөө талдаа юм тий Америк сургууль ч юм уу ерөнхийдөө нэлийн барууны замаар явсан бас юм оюутнууд байсан. Тэгээ энэ дэр юм зааг байгаад байгаа юм шиг санагдаад. Тэгээ ерөнхийдөө энэ заагийг алга болгох зорилготой. За ер нь бол тий дэлхийн хэмжээний мэдлэгтэй. Тэгтээ Монгол хүн гэж хийм, би хийм, бид хэдийн онцлог өөрөө юу юм гэдэг одоо ийм санааг одоо хүүхдүүдэд чинь ингэдэг. Ийм сургууль байгуулах юмсан. За нөгөө талдаа бид нөгөө багш бэлтгэж байгаа юм маань одоо процесс маань өөрөө юм жоохон дутагдaltaй, системжлэх юм боломжтой. Ийм одоо орон зай байгаа учраас энийг бид дотоод гэдэг монголчуудын нөөц болцоогоор хийхэд жоохон төвөгтэй байгаа учраас гадны ерөнхийдөө нэг юм стандарт хайрцаг дотор монгол багш нарыг жоохон хөгжүүлээд тэгээ ер нь бол одоо хурдан хугацаанд биш урт хугацаанд багшийг яавал одоо богино хугацаанд үр дүнтэй сайн бэлдэж болох вүлээ. Нөгөө талдаа ер нь монгол хүүхдүүдэд тохирж байгаа боловсролын одоо систем нь ер нь яг юу юм бэ гэдгийг юм шинжлэх ухаан суурьтай гэхдээ бид ганцаараа биш бөөндөө одоо ингэ боловсролын салбарт байгаа хүмүүстэй бөөндөө хамтдаа тодорхойлох юмсан гэсэн ерөнхийдөө ийм суурь санаатаагаар ингээд эхэлсэн. За тэр зорилгохон бол хаана ч үрээгүй байна. Зөндөө дутагдaltaй юм байна. За тэгтээ өнөөдрийн байдлаар миний харж байгаа бид эдийн гаргаж байгаа амжилт гэх юм бол хичээл орж байгаа хүүхдүүдийн талын англи хэл дээр гадаад багш нараар талын монгол хэл дээр монгол багш нараар оруулах юм зорилготой. Монгол багш гадаад багш нарыг аль болох гэж хөтөлцүүлээд ойрхон ажиллуулах зорилготой. Монгол багш нар амьдаа ингээд жоох юм нөхөр унгаах гэдэг байгаа байхгүй. Нэг гадаад багштай хөтөлцүүлээд энэ хамтын ажиллагааны хүрээнд монгол багш нар маань аль болох юм нааж аваасаа. За энэний үр дүнд ерөнхийдөө монгол багш нарын маань нөгөө арга барил ингээд жоохон задраад ирээсэ. Тэгээ үр дүн хаана харагддаасаа хэр хүүхэд өөрөө өглөө хичээлдээ явах туртай байна уу? Багш нар өглөө ажилдаа явах туртай байна уу? Энэ хоёр бол одоо манай хамгийн ихний суур хоёр үзүүлэлтэй гэдэг одоо ийм төвшөнд бол одоогоор явж байна. За цааш дээр нь хийнэ гэсэн бодож төлөвлөж байгаа юм байна. Ярихад бас эрт байна. Гэхдээ яг нь ер нь бол манай одоо зарчим гэх юм бол боловсролын салбар өөрөө юм богино зай оролттой юм биш. Юм холын зай марафон учраас баг яриад удаан зүв хийх юмсан гэсэн ийм бодолтой явж байгаа. За. Одоо ингээд Улаанбаатар хоттой Канад сургууль гэдэг чиж байгаа тий. Тэгэхээр яг уу үзэж байгаа хүмүүс маань бас мэдчихэл байгаа тий. American School of Улаанбаатар гэл байгаа тий. British School гэл байгаа. Одоо тэгээ зүгээр ер нь бид нар нөгөө ороод дотор нь сурахгүй учраас бас яг тэр хөтөлбөр одоо юуг нь ялгарлыг мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо Канад сургууль гэдгийг гэж байгаагийн ялгарл нь яг юу юм? Бидэд Канад сургуулийн гэдэг болъё гэдэг зорилго бол ихэндээ бол байгаагүй.
эхэндээ гадны нэг одоо хөтөлбөр стандарт тавьчирч иж одоо ер нь юм жоохон хайрцагтай үзье багш нарыг туршигдсан юм авчирья гэж бол бодсон. Юу вэ гэл ингээл хайгаад хэсэг явсан. Тэгээд одоо манай одоо Монголд одоо би ч өөрөө боловсролын хүн ерөөсөө биш. Сургууль байгуулаад гэсэн би ингэж итгэж үнэмшиж байна. Миний зөвөө гэд би өөрөө анги дор хичээл заачвал энэ бол айгүй буруулах гэдэг байхгүй юу тий. Тэгэнгүүт тийм биш байдлаар олон оролцуулж чадах олон улсын гэхдээ арай юм шинэлэг төр хавчирч чадах юм одоо санаа юу гэж болох вэ гэж судалсан. Бид уг нь анхандаа бодож ирсэн санаа бол IB байвал яах вэ? IB арай сорилт өндөртэй юм байна. Cambridge харьцангуй одоо туршигдчихлаа. Cambridge хийснээрээ бидэд шинэ өөрсдөө одоо юм туршнахаас илүүтэйгээр энд байгаа хийцэн байгаа хүмүүсээс зөвлөгөө аваад хийхэд ерөнхийдөө л одоо энд байгаа Cambridge-ийн сургуулиудтай төстэй болж байгаа учраас тэр бидэд бас хангалттай сорилт юм шиг бол санагдаагүй. Ингээ явжсэн чинь Канадын элчин сайдын юмнаас бас бидэдтэй холбогдоод за та хэд сургууль одоо байгууллаад ингээ явж байгаа юм байна. Монголд Канад сургууль байвал бас бидэд одоо дэмжиж ажилламаар байна. Та хэд Канад хөтөлбөр сонирхож байна уу гэдэг ингээд асуусан. Би өөрөө Канадад бол одоо сурч ажиллаж байсан туршлага бол байхгүй. Гэхдээ Канадын ерөнхий нөгөө одоо суур философи зарчим нь аюу их таалагддаг. Одоо жишээ нь Америк бол одоо тий иргэний дан ч тэмцэл уцус урсгаж иж Америк ерөнхийдөө одоохоо төвшөнд хүрсэн. Канад болохоор ярилцж байгаад өнөөдрийнхөө төвшөнд хүрсэн. Харьцангуй Канад юм хүлээцтэй ярилцж чаддаг. Тэгээд ийм илүү ийм харьцангуй ардчлал сайтай орон мөн хүүхдүүд сурахад илүү тохиромжтой, цагаачлахад илүү тохиромжтой юм болсон. Тэр талыг бодоод Канад учраас сурагчдад маань арай илүү давуу тал гарч ирж магадгүй гэж бодоод ингээ Канад хөтөлбөрийг сонгох талаар судалж эхэлсэн. Ингээ Канадын хэд хэдэн 3 мужтай одоо элчин сайдын юм холбож өгөөд тэгээд тэднийхтэй ингээд ойлцаад Альберта, British Columbia, New Brunswick гэдэг 3 мужийн одоо боловсролын ямтай утсаар яриад. За тэгээд бид ерөнхийдөө Канада хөтөлбөр нэвтрүүлсэн ч гэсэн нөгөө Монгол гадаад хөтөлбөр холж байгаа энийг бол алдахгүй гэдэг зарчимтай бол айгүй дүнж байсан. British Columbia-гийн юм уу Альберта мужуудын одоо хөтөлбөрийг авчирхад тэдний шаардлага өндөр. Манай дээр юм хувийн тоглолтын орон зайвал айгүй бага үлдээд бид сургуулийнхаа нэг 20%-ийн л зохион байгуулалт, за 30%-ийн л зохион байгуулалт хийх ийм орон зайвалт гэдээсэн. New Brunswick мужийн тухайд болохоор та хэд одоо нөгөө Монгол талын хэмжиж байлгахын зөв энэ дэр чинь ажлын манай дээр энэ одоо хувилбарууд байгаа. Тэгээд та хэд холж болноо. Хилийг ингээ 50-50 байж болноо. Манай стандарт арай бага гэдэг ийм ярианы үндсэн дээр болж гинэ гэдэг. Ингээл Канада хөтөлбөрийг сонгож авсан. Манай давуу тал гэх юм бол яг нь New Brunswick муж байгаа. Тэр мужийн их сургуулиудтай ингээд тэр хөтөлбөрийнхөө хүрээнд сурагчдыг хөнгөлөлтөө сургах юм давуу талууд үүсэж байгаа. Цаашдаа нөгөө сурагч солилцооны хөтөлбөр байд юм уу? Одоо бидэд зориулсан юм нөгөө нэмэлтээр чинь одоо юмнууд хөтөлбөр байд юм уу? Тэ зохион байгуулалтууд их бас боломжтой. Тэгээд нөгөө талдаа одоо юу гэдэг шинэ юм байд юм бэ? Явц энэгээр эхлээд туршаад үзье гэдэг байдлаар ингээ Канада хөтөлбөрийг сонгосон. Канад гэдэг үг өөрөө бас их эцэгчүүдэд ч гэсэн айгүй одоо хүүхдүүдээ Канад руу явуулчих юмсан гэдэг бодол байгаа. Тэрэн дээр нь ч гэсэн ерөнхийдөө бол арай давуу тал үүсгэх юм болов гэж бодоод одоо нэг 30% нь маркетингийн зорилготой, 70% нь бас стратегийн зорилготойгоор ингээд анхандаа бодоогүй байжгаад Канад сургуулийг нэрийг авсан. Подкастын зохион байгуулагч Монголын хамгийн том аудио номын сантай платформ M-Book. Би өөрөө болохоор орон нутгт одоо нөгөө Кембрижийн хөтөлбөртэй бас тухайд туршиж хамгийн анхны л туршилтын ангиудыг л өсөжсэн л да. Ангийн нэгийг. Тэгээд эргээд одоо бодохоор болохоор Кембрижийн хөтөлбөрийг туршиж гин гэд бид нар юу хийдэг байсан бэ гэхээр аюух тийм нэг юм баг-багаар нь суулгачаал цаасмаас хайчилж өгөөл тийм одоо нэг тиймэрхүү юмнууд хийдэг байсан. За тэрэн шиг яг нь ер нь зүгээр яг тэр Кембрижийн хөтөлбөр тухай зүгээр туршигдчихсэн учраас надад тэр нь одоо үйлчилсэн юм хэлтгүй. Ихтэй хаваа би бол сайн сурагч байсан. Тэрэн шиг Канадын одоо хөтөлбөр гэхээр
яг ямар ялгаатай байгаад байгаа юм бэ? Тэ? Одоо яг тэр нэг юм за Монгол арга барилыг бол бид нар бүгдээрээ мэдж байгаа үзэж байгаа хүмүүс ч гэсэн мэдчихэж байгаа тий. Боловсролын ингээд багш маань заагаал сураал одоо бүр ингээд бараг би дагаад сураал ингээд явж байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр одоо л улсын сургуулиудад бол нэг анги 50 60 70 хүүхэдтэй ингээд явж байгаа. Тэгэхээр яг Канадын тэр хөтөлбөр гингүүд нэг юм өөр юм байгаалах л та одоо юу гэдгийг тэр хүүхдэд хувь хүний төлөвшөлтний юм өгдөг юм уу? Эсвэл яг л тэр эрдэм боловсрол дээр төвлөрдөг юм уу тий? Яг ингэж байгаа. Одоо манай одоо өнөөдрийн боловсролын хөтөлбөр бол тийм муу хөтөлбөр биш байхгүй юу? Одоо цаасан дээр ингээ хөтөлбөр гэдэг ингээ бууцсан одоо төлөвлөгөө, зохион байгуулалт, бичих цаас ямар байдлаар заах гэдэг юм цаасан дээр бууцсан байгаа. Бидэд нөгөө Канадад хөтөлбөртэй ойлгохын тулд хоёр хөтөлбөрөө ингээд анхандаа хоёр талдаа нээж хараад уусахад хэр төвөгтэй юм бэ, хэр амархан юм бэ гэдэг хоёр талаасаа ярилцж байгаа. Ингээд үзэхээр ер нь бол цаасан дээр бол их адилхан. Манай одоогийн боловсролын хөтөлбөр бол цаасан дээр огт муу биш. Орчин үеийн боловсрол мөн үү гэх юм уу? Кембрижийн хөтөлбөр ч гэсэн ер нь яг ингээд цаасан дээр ингээд үзэхээр ер нь их тийм одоо сурагч төвтэй төсөл хөтөлбөр одоо хэрэгжүүлэх талтаа хүүхдүүдийн сонирхлыг өдөөх нь бол одоо яг толгойд нь ямар бодлогыг яаж бодох вэ гэж хийхээс илүү чухлаа гэдэг одоо энэ санаа бол бүх хөтөлбөр дээр бүгдэн дээр нь адилхан байж байгаа юм аа. За бидэд цаасан дээр хоёр хөтөлбөрөөр холихэд ямар ч зовлонгүй ингээ холилдсон бохгүй юу? Өөстөө энэ амархан холилдох юм биш үү гэж бодоод тэгээд цаасан дээр холилдсон гот одоо би ер нь бол холилдчихлоо за одоо ингээл хэрэгжиж чинь гэж бодоод ингээ ангид ороод багш нар заагаал эхэлсэн. Тэгээд нөгөө Канадад маань ирээд манай бичих цааснуудыг үзээч гэсэн. Болж штэ болж байна. Гол асуудал хаана гарч ирсэн бэ гэхээр яг нөгөө ирсэн хүмүүс маань багшийн зааж байгаа байдлыг ангид орж хараад хүүхдүүдтэй ярилцаад удирдлагын зохион байгуулалт одоо энэ дэр гол ялгаа гарч ирсэн. Хаана ямар ялгаа гарч ирсэн бэ гэхээр нэгдүгürt манай багш нарын хүлээлтээс Канад хөтөлбөрийн маань нөгөө тавьж байгаа шаардлага нь зөрж эхэлсэн. Нөгөө талдаа манай Канадууд ирээд цаасан дээрээ таад ингэж биччихээд ангитай юм чинь хэрэгжихгүй штэ гэдэг одоо энэ асуудлаас ингээд гарч ирсэн. За тэрнээс хойш болохоор бид тийм төвлөрөл ерөөхдөө цааснаас илүүтэйгээр яг ангитай юу болж байгаа юм бэ гэдэг энэ байдлаар шилжиж эхэлж байгаа байхгүй юу? Ер нь бол хамгийн бидний ойлголцоо төвөгтэй байсан юм болохоор багш бол мэрэгжлийн хүмүүсээ багштаа итгэе. Багш бол өөрийнхөө юм орон зайгаа ингээд авч явах хэрэгтэй. Багш өөрөө юм сэтгэх зайг та үлдээ гэдэг юм хэлсэн. Тэнгүүд одоо би хамгийн эхлээл ямар байсан бэ гэхээр багш нар яг юу яаж ийн өнөөдөр яаж ийн маргааш яаж байгаа юм чи хайлын хүүхд авчирчаад тэр чинь санаа зовоод байгаа байхгүй. Нөгөө хүүхд жишээ илгийн юм заагаад илгийн авч явах гэдэг санаа зовоод. Гэтэл Канадад маань багштаа итгээ. Чи яаш сууж 50 байж багш чинь бас одоо энэ сурах орон зайг нь олгоо багш чи өөрөө оролдоно туршина багш харин юмаа ихэд юу хэрэгтэй вэ тэрийг таад өгөөдлөө ингээд багшааг ингээ өөрөөр нь оролдуулаад гаач гэдэг энэ шаардлагыг тавьсан. Энэ бол бидэд амар шинэ байсан. Нөгөө талдаа багш нарт бас айгүй шинэ байсан. Багш нар яасан бэ гэхээр дахиад буцаад одоо удирдлагаасаа орж ирээд одоо би юу заавал зүгээр вэ тий. Эсвэл бөөндөө сурч хагаад юу заахаа тохиролцоо ч юм уу. Ер нь ингээд багш юм өдөр тутмын чиглэл хүлээх маяг юм. Тэгээ тэр багшийн толгой би яах ёстой юм болоо гэдэг чиглэлээ авах дээрээ төрүүлж анхаарат байгаа байхгүй юу? Ер нь яах ёстой вэ гэхээр багш өөрөө ийм юмыг би ингэж итгээд ингэж заавал гоё байна. За энэ дээр асуудал байна уугүй юу? Асуудал байхгүй бол би ингээд заалаа шүү. Энийг заахад надад ийм хэрэгтэй байна гэд ингээд нөгөө багш маань хэрэгтэй юмнуудаа өөрийнхөө ихтгэл үнэмшлийн хүрээнд цуглуулж аваад гэхдээ тэрийг шалгуулах хэрэгтэй. Тэр багш буруу юм зааж иж магадгүй ослтой юм зааж иж магадгүй тэрийг хэрвээ чеклүүлээд тий. За энийг та ерөнхийдөө таны санаа зүв байна гэд хэлчихэд багш өөрөө хэрэгтэй юмнуудаа цуглуулж аваад эргэж авчраад ингээ хүүхдүүдэд заахад тэр багш өөрийнхөө итгэл үнэмшлийн хүрээнд өөрийнхөө сонирхолтой юмыг зааж байгаа учраас нөгөө хүүхдүүдтэй ингээд өөрийнхөө сонирхолтой юмыг зааж байгаа учраас сонирхолтой зааж болоод чаднаа гэдэг. Ийм санаан дээр хамгийн том
зүрх үүсэж байгаа. За өнгөрсөн хугацаанд манайх бол одоо сургууль маань ингээд дотроо нөгөө юутай дэлгүүр шиг одоо сургууль маань нэг дэлгүүр шиг өрөөтэй. Тэгээд ер нь л эхний хичээлийн жилд ингээд багш нар харьцангуул үзэг цаас өнгийн харандаа хайч цав гэдэг одоо иймэрхүү юмнууд авдаг. Хэрвээ тэр өрөөнд байхгүй юм байх юм бол ийм юм хөдөлтөж авах хүсэлтэй байна. Ийм хичээл хэрэглэмээр байна гэд тэгээд удирдлагаараа батлуулангууд тэр нь хөдөлтөд авагдаад ирдэг. Бид 2-7 хоногийн дотор одоо тэрийг олж авчирч өгөх гэж бол хичээдэг. За зарим зайлшгүй юм бол гадаадаас захих юм байх юм бол илүү хугацаа ордог. Ингээд тэр багшийг юуг яаж замаар байгаа тэр дотроо толгой дотроо зурсан зургийг аль болох одоо гүйцэлдүүлэх гэж хичээдэг. Одоо ийм арга барилаар ингээд явж байна. Анхандаа манай өрөөнөөс ерөнхийдөө л цаас цав өнгийн харандаанаас нэг их хитэрдэггүй байсан бол жил ирэх тусам ер нь багш нарын хичээлдээ хэрэгэлдэг зүйлс маань ингээд нэмэгдээд хүүхдүүд одоо багш нар яаж энэ хичээлийн хүүхдэд сонирхолтой орох вэ гэдэг дээр одоо илүү ажиллаж эхлээд ингээд явж байгаа. За дутагдaltaй талууд бас бий. Харьцангуй манай багш нар задарж байгаа нь мэдэгдэж байгаа. Би ингэмээр байна. Манай багш нар ингээ 2-3-аараа нийлчихэд бид нэр ингэмээр байна гэдгийг нээлттэй хэлж чадж байгаа. Тэрийг бид нар нээлттэй сонсч чадж байгаа. Багш нарын одоо байр суурь илэрхийлж байгаа юм зөв байж болно, буруу байж болно. Гэхдээ л багш нар байр суурь илэрхийлэх тэр орон зай нь бол байх ёстой. Тэгжиж тэр хүмүүс өөрсдөө чөлөөтэй сэтгэн буруу сэтгэж болно. Хамаахгүй. Буруу сэтгэсэн ч гэсэн тэрийг ингээ ярилцж байгаа нөгөө хүн чинь хувийнхаа хувьд өснө хөгжин гэдэг ийм одоо санааны хүрээнд өнгөрсөн хугацаанд манай сургууль маань хөгжиж байна. Бидэд өөрсдөө харьцангуй твшиж байна гэж одоо ингэж үзэж байгаа үндсэн одоо индикаторууд маань юу вэ гэхээр манай багш нар өглөө ажилдаа ирэхдээ туртаа ярьж байгаа. Хүүхдүүд маань хичээлдээ туртаа явж байгаа. Энэ бол бидний одоо гол одоо суур бол мөн одоо энэ дээр дараагийн чанаржуулах арга хэмжээнд бол тодорхой хэмжээнд ингээ аваа явж байгаа. Яг өнөөдрийн төвшөнд бол багш нар маань харьцангуй сайн задарсан байна. Одоо задарж байгаа багш нараа яаж хэрхэн зөв чиглүүлж дараагийн төвшөнд тавиачих вэ? За тэгээ бидэд үнэхээр чадаад багш нар өөрсдөө хаавар хараад ирэх юм бол бидэд одоо багш нарыг ч гэсэн экспортлох те Монгол багш нар гадаадд очиж ажиллаад өөрсдийнхөө одоо үнэлэмжийг өсгөөд гадны хүүхдүүдтэй ажиллаж үзээд буцаад Монголд ирэхэд бол тэр багш бол өнөөдрийн байгаа төвшөнгөөсөө дараагийн төвшөнд очиод өөрөө итгэх итгэлтэй боловсрал чи ийм юм байх ёстой юм байж. Ингээд ирэх хэрэг нь бол сайжрна гэж бодоод байгаа. Ер нь боловсрал хизээ хөгждөг вэ гэхээр маш олон хүн хэн байж болно. Хэн байх нь чухал биш тий. Багш байж болно, эцэгийнх байж болно, бизнесүүд байж болно. Тариачинж байж болно, хинч байж болно. Энэ хүмүүс боловсралд их оролцоод тэгвэл нэг хүн ингэж нөгөө ноёлох байдлаар биш. Бүх хүн жигд бага хэмжээгээр оролцож боловсрал хөгжөөд тэгээ тэрийг ингэж илүү өөрийнхөө үзэл санааг боловсралд шингээх тусмаа боловсрал хөгжиж байгаа байхгүй. Тэгэхээр бид эдийн санаа бол аль болох боловсралд олон хүнийг санааг нь зовоох юмсан. Тэгвэл тэр олон оролцохдоо хин нэг давуу байдал бит эзэмшээсээ боловсрал нэг хүний өмч биш учраас зөөхөн хэсэг бүглэг хүмүүсийн өмч биш учраас нэг хүн юм давуу дуу хоолойтой байж болохгүй гэдэг ийм л зарчмаар бол явж байгаа. Тэгэхээр багш нар ч гэсэн өөрсдөө боловсралд дуу хоолойтой байгаасаа дуу хоолойгоо олж авахын тулд юмаа оролтоосоо туршаасаа шинээр туршаасаа тэр хугацаанд хөгжөөсөө тэгээ хөгжөөд өөрөө ингээд орон зайгаа ажиллаад ирэх юм бол буцаад тэр үзэл санаагаа бас бусдаагаа хуваалцаасаа гэсэн одоо тийм холын зорилготой. Намайг их сургууль сурч хахад манай их сургууль 200 жилийн байгаа тэмдэглэжсэн. Тэгээ тэр үед би яг бодчихсон байхгүй. Хин сургууль 200 жил болсон байж тээ бид нэр 200 жилийн өмнө хаана байсан бэлээ гэж бодсон чинь манайх манжийн дардлаас гартал дахиад 100 жил ийм зайтай. Тэгээд манай сургууль 100 жилийн байгаа тэмдэглэж хахад манай улс тусгаар тогтноод гэхдээ тэр үед те ерөнхий одоо амьдралын чадвар айгу доогуур хүн амын тоо цөөхөн маш өндөр өвчлөлтэй ядуу буурай ийм байсан. За тэрнээс хойш ингээ боловсрал хөгжөөл ингээл яваад манай боловсролын түүх ерөнхийдөө те 1921 оноос за 23 оноос ингээ эхэллээ. Ийм л түүхтэй одоо 100 жил болж байгаа боловсролын салбар маань өөр. Тэгэхэд тэнд нэг их сургууль ингээд 200 жил болсон байгаа байхгүй. Тэгэхээр би бол хөвдөө юу гэж боддог вэ гэхээр манай сургууль өнгө төрх нь ямар байх нь хамаахгүй. Ямар нэгэн байдлаар боловсролын салбарт уул мөрөө үлдээсэн юм 200 жилийн түүх одоо үлдээсэн байгаасаа манай сургууль байх юм уу, их сургууль байх юм уу, цэцэрлэг байх юм уу, судалгааны төв байх юм уу хамаахгүй 200 жилийн дараа
одоо нэр нь ямар ч болсон байдаг юм мэдгүй. Гэхдээ л ийм доктортой урт хугацаанд боловсрал уул мөрөө үлдээсэн ийм байгууллага байгаа сайл гэж одоо ингэж бодож зорж явдаг да. Подкастын ивент тэтгэгч Кафе Верняно. Та сая хэлж штэ одоо Монгол кино хөтөлбөрийг холих нь айгүй чухал байсан. Холин гэдэг үндсэн юугаа бол барьж байсан гэдэг те зарчмаа. Тэрэн дээр бол ялтчгүй одоо нөгөө ийм сургуулиудад те ихэвчлэн нөгөө англи хэлээр давмгаа хичээл ороод эхэлдэг учраас хэл өөрөө нөгөө сэтгэлгээтэйгээ хамт явж идэг те. Тэгээ нөгөө англиар давмгаа яриад эхэлчихээр хүүхдүүд өөрөө нөгөө бодол нь англи болдог ч юм уу, үдж байгаа зүйлсүүд нь дандаа англи болдог ч юм уу. Тэгээ тодорхой хэмжээнд нөгөө монгол ах уу соёлоосоо холтдог ч юм уу. Тэгээ монгол хүний мөн чанараас өөр нь хэл өөрөө дархлаа. Тэнгүүд хэлнээс үл хамааран боловсролын одоо системээр дамжуулаад те монгол хүн чигээр нь байлгаад яаж нөгөө дэлхийн боловсрол болгох вэ гэдэг нэг тийм одоо шалгууртай та үрд тулсан л гэж одоо харах уу те. Тэгэхээр тэр зүйлийг яагаад бид нар тэр чухалчлах ёстой юм бэ гэдэгтэй та юу гэж боддог? Би нөгөө оюутан багтаач бас бидэд их талчгаар байсан. Бидэд манай Мичиганий их сургуульд ер нь монгол оюутны тоо 2017 онд ч юм уу те оргил зэгтэй өрсөн баг. За тэгээ ер нь бол 12 оноос эхлэн монгол оюутнууд ер нь явж эхэлсэн. Тэгээд намайг оюутан болоод очиход за тэмүүл ингээд ихч Эрдэнэт гэдэг ах цацрал гэдэг ихч те. Цацаа гэж болохоор манай одоо оюутан ихч маань. Нөгөө талд нь community-д амьдардаг их сургуулийн оюутан биш мөртлөө нөгөө community-д амьдардаг монголчууд бас байдаг. Тэгээд тэр хэд маань Mongolian Cultural Organization гэдэг их сургууль төр бүртгэлтэй. Гэхдээ зөвхөн оюутны байгууллага биш. Нэмээд юм нөгөө одоо ах эгч нараараа чиглүүлэх зорилготойгоор тэнд амьдардаг монголчуудаа ингэ нийлүүлсэн юм одоо соёлын байгууллага байгуулаад. Тэгээд тэр маань ерөнхийдөө нэг хэсэг айгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулаад тэгээд тэн дээр болохоор бид нэлээ юм олон давтамжтай уулздаг. Ер нь Монгол хүн гэж юу юм? Ер нь яад юм бид нэр яах хэвтэй юм те. Одоо чи оюутан хүний үед юу бодож байгаа бол зүгээр юм ч юм уу те. Яг энэ нөгөө юм тулгсан гэхээс илүү тэр юм одоо дугуй ширээний ярилцлага шиг ингээл ном хаялцдаг иймэрхүү юм болдог байсан. Түүнтэй зэрэгцээд ер нь их сургуулиуд юм жижигхэн улс шиг ажилдаг том их сургуулиуд ер нь тэн дээр чинь хөөх улс төртэй геополитикийн дайнтай байдаг байхгүй юу? Одоо жишээ нь манай их сургуулийн Тайван оюутны холбоо, Хятад оюутны холбоо байнга үзэлцээстэй тий улс төртэй. Тайван оюутнууд Тайванчууд ийм учиртай тэр чинь тэнд сурж байгаа оюутнуудад манай улсын байр суурьтай шүү гэдгийг ойлгох тэр улсын ерөнхийдөө ирээдүйн дархлаа болж үлддэг байгаа байхгүй юу? Баг зардлаар тэр хүмүүстэй их сургууль төгсөөд ямар карьерт яаж явах юм мэдэхгүй. Гэхдээ тэр хүмүүс оюутан багтаа Хятад гэж улс ийм шүү, эсвэл Тайван улс гэж ийм шүү гэдэг тэр бодлыг толгой дотор яаж суулгах нь өөрөө тэр улсуудын ирээдүйд аягүй юм нөлөөлөх үз байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо жишээ нь бидэд ингээд зүгээр суухад бас хэцүү юм нөхцөл байдал үүсэж байгаа. Жишээлх юм бол хангаа гэдэг нөгөө өвөр Монгол одоо хамтлаг байдаг. За тэр хамтлаг болохоор нөгөө Хятадын юм шоунд ороод төрүүлсэн хамтлаг. Ер нь бол манай одоо харанг хамтлагийг одоо ингэж одоо дуурайж өсөж явсан юм хамтлаг байгаа байхгүй юу? Ерөнхийдөө ингээ харах юм бол айгүй харанг хамтлаг шиг харагддаг. Тэгээ дотроо морин хууртай, хөмөмөмтэй ч юм ийм одоо номеруудтай ийм хамтлаг. Тэгээ өөр монголчууд. Тэгээд хятадууд бол мэддэг болтдаг хамтлаг болсон. Яагаад гэхээр ингээд том тэмцээнд төрүүлсэн. Тэнгүүд одоо манай их сургууль дээр Хятад оюутны холбооноос арга хэмжээ зохион байгуулахаар Хятадын хангаа хамтлаг ирж байна гэд манай их сургуулийн хамгийн том заалыг түрээсэлж авангуудаа Хятад одоо тэнд байгаа гадаад оюутны хэн бид бүгдийг цуглуулж хагаад Хятад хамтлагаа тоглолтож байгаа. Тэнгүүд тэрэн дээр нь монгол хэлээр хангаа хамтлаг ингээд дуудуулаад байгаа байхгүй. Тэнгүүд чинь ингээд тэнд үзэж байгаа монгол хүний одоо энэ чинь юу вэ? Ийм ч болох юм уу тий. Тэнгүүд ингээд зардамж эхэлж байгаа байхгүй. За одоо энэ их сургууль бол бас тодорхой хэмжээний жижигхэн одоо өрсөлдөөнтэй дайны талбар юм байна. За энэ дээр одоо Монгол улсын одоо тусгаар тогтнол их сургууль төр байх хэрэгтэй юм байна. Одоо
одоо хэдүүлээ юу их вэ? За одоо Монгол соёл Монголын өдөр гэж өдөр хийя. За тэгэл одоо тэг оройдоо за өнөөдөр эднийд хэдүүлээ уулзч бузаая. Энэ дээр энэ очиж хүүхдүүдэд Монгол өдөр болж шүү гэж рекламдын аль болох олон цуглуулъя. Монголын тухай хэлтгэл презентацийн тавья. Одоо Монгол бүжиглж чадах юм байна. Одоо та хоёр нэлээ бүжигсэн байгаа. Та хоёр одоо хамаагүй та хоёр морь ортогоос. Ингээл одоо нөгөө чадамж мөнгөндөө тохируулаад ингээл тэрэн дээрээ одоо ингээ хөрхөн тэмцэлтэд байгаа байхгүй. Тэгээ ингээд тэмцэлдэх тусам ерөнхийдөө эргээл бидэд ингээд ярилцах юм сэдвүүд гарч ирдэг. Тэгээ ингээд хэдүүлээ юм хийх ёстой мó хийх ёсгүй мó энэ юм ингээд зүгээр юм уу зүгээр биш юм уу ер нь Монгол тархлаагаа ингээд хадгалах ёстой мó ёсгүй мó иймэрхүү юмнуудаас үүдээд хаана ямар итгэл үнэмшил төрсөн бэ гэхээр одоо тийм Монгол гэдэг тусгаар тогтнол Монгол гэдэг тархлаа энэ ойлголтыг бидэд өөрсдөө засаж тордож нэг ойлголттой л явахгүй болвол эн чинь өөрөө ингээд айгу чухал юм шиг мөртлөө бас ингэж бутарч онохтой их амархан харьцангуй амархан юм бутараа унцдаг. Тэгэхээр байнга ингэж тархталгаа ямар нэгэн байдлаар ингэж бэлтүүлж авахгүй болтдоггүй юм идэм байна. Тэгээд одоо их сургуульд сурж байгаа сурагчид аль сургууль хаана очиж байгаагаас хамаараад энэ үзэл бодол айгүй амархан савладаг. Тэгээд бид хэд ерөнхийдөө одоо ийм асуулт ч гэсэн гарч ирж байсан байхгүй. Ярьж явж байсан надад бид ер нь хөөш эдийн засгийн үүднээс аваад үзэх юм бол манайх шууд хятадын нэг хэсэг болчихвол сайхан амьдрах юм шүү. Яагаад тэгэхээр хятадын нэг хүнд оногдох дотоодын нийт өвөр Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд оногдох дотоодын бүтээгдэхүүн $12,000 даваа явцгаа. Манай улс тэр үе 5,000-аар өрөөгүйсэн баг. 5,000-аар хүрэх гэж байна. Нэг өвөр Монгол хүнтэй нэг Монгол хүнийг харьцуулах бол бид нар дунджаар 2 дахин ядуу байна шүү дээ. Нэг л амьдрах юм чи ингэж зовох хэрэг байгаа юм. Хятадын дагуул болсолч л тоо гэдэг ийм санааг нэг нь ингээ гаргаад тавихад бид тэрэн дээр ингээд няцаа ихэд ингээд няцаах юм бас бодож юм уу ингээд ийм хэрэгс одоо нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй. Тэнд ингээл тойроо сууж байгаа 20 Монгол оюутан байгаа мөртлөө бидэд дотроо ийм ойлголтын зөрүүтэй эсвэл ингээд бидэд өөрсдөө сонирхоод байгаа мөртлөө хариулж мэдгүй юм зэвүүд бол байдаг. Тэр өөрөө ийм Монгол улсын тархлаанд айгүй эрсдэл үүсгэж байгаа юм шиг санагдаад. Тэгээд тэрнээс ерөнхийдөө үүдээд ямар ч байсан Монгол гэдэг энэ үзэл санаагаас боловсролын байгууллага бол заавал хадгалж авах хэрэгтэй. Тэгэхээр бид яг тал талаар нь хойлдог. Яг л ийм л сургууль болё гэж ингэж зорьсон. Бид эдгээр ажил бол одоогор сайн чадахгүй байгаа. Цаашдаа одоо яаж яг ямар зураглалаар яаж гаргахаа ч гэсэн сайн зурч чадахгүй байгаа. Яагаад тэгэхээр яг манай гадаад захирал надаас асуусан байхгүй. За манай сургуулийн мишн дээр Монголын гадныг тэгээд энэ хоёр үг байна. Гадныг нь болцоод байна. Монгол нь хаана байгаа юм бэ? Одоо би санаа зовж штэ чи Монгол хүн өө чи санаа зовж гин үү гэд манай гадаад захирал надаас асууж байгаа. Би санаа зовж гин. Гэхдээ би хэрхэн яаж Монголоо яг боловсролын системдээ наах вэ гэдэг дээр бол би бүрэн зураг бол зурж чадахгүй байна. Хаанаас яаж зурах дээр бас жоо хэрэгэлцээтэй байна. Ер нь бол одоо би ингээд ганц нэг Монгол хөтөлбөр гэдэг иймэрхүү одоо явж байгаа санаануудтай ингээд уулзаа явахад дутагдaltaй тал ажиглагтаад байгаа юм шинжлэх ухаанч биш хандлагаар хандж агаад суураа жоохон алдаатай цутгацсан одоо ийм суурин дээр үргэлжилж явж байгаа юм санаанууд байгаа. Тэрднэр ерөнхийдөө яаж авах нэг хүний өмч ийм санаанууд энэ бол одоо Монгол хөтөлбөрийн магийн ингээд явж байгаа учраас тэрийг шууд ингэж үргэлжилж авч явах өөрөө урт хугацаанд докторгүй болчиход байгаа. Нөгөө талдаа манай өөрөө боловсролын систем бодлого тодорхойлдог байгууллага нь төрөөс шууд хамааралтай. Тэгэхээр харьцангуй юм нөгөө насжилтын цикл богинтой. Одоо тий сайд солигдох болгонд юм уу эсвэл газар агентлагийн дарга солигдох болгонд өвлөгдөөд явж байгаа юм доктортой одоо өвлөгдөх процесс жоохон дутагдaltaй. Нөгөө талдаа сургуулиудын хамтын ажиллагаа жоохон тутмаг учраас одоо нэг сургуулийн олон жил болж авсан ноу хав нөгөө сургуулиуд руу одоо хуваалцах юм бас боломж жоохон багтай. Иймэрхүү дутагдaltaй талууд байгаад байгаа. Яг миний цаашдын одоо боловсролын салбарт хармаар байгаа юм юу байгаа гэхээр олон нийтийн эдийн засгийн санхүүгийн хувьд хараат бус ийм судалгаа суурьтай улс төрөөс хамааралгүй ийм судалгааны байгууллага байж иж ерөнхийдөө боловсрол өөр доктортой урт хугацаанд удаан хөгжих гээд байна гэдэг юм
зураг бол дотроо одоо бодоод байгаа. Гэтэ хизээ яаж ямар байдлаар эхлэх нь зүйтэй вэ гэдэг бол сайн мэдэхгүй. Ер нь бол Америкийн их сургуулиуд бэртэй байдгийн шалтгаан Америкийн их сургуулиуд өөрсдөө endowment fund гэдэг өөрийн мөнгөтэй байдаг. Тэр мөнгүүд ихтэй үрж дуусгана гэсэн үг биш. Одоо намайг сурж байгаад манай их сургууль 19 тэрбум доллартай байсан байхгүй юу? Endowment fund. Тэр бол манай улсын төсвөөс одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүнээс одоо ийм өндөр тов. Яг аав үзэх юм бол манай улсаас их мөнгөтэй их сургууль байгаа байхгүй. Тэнгүүд endowment fund-ыг тэр их сургууль яаж зарцуулдаг вэ гэхээр өрөхгүй endowment fund-ыг хөрөнгө оруулна. Хөрөнгө оруулалтынхаа одоо талын одоо үйл ажиллагааныхаа зардалтай гэдэг юм зарцуулна. Үлдсэн талын дахиад endowment fund руу нэмэл яваад гэдэг. Ийм зарчмаар явдаг. Энэ их сургуульд ямар боломж олгож байна вэ? Хин нэгнээс хамаарал байх ийм боломж олгож байгаа. Нөгөө талдаа тогтвортой юм хин нэгнээс хамаарахгүйгээр явж чадж байгаа болохоор өөрийнхөө ихтгэл үнэмшлийн хүрээнд яг шинжлэх ухааны шийдвэрүүд гаргаж чадж байгаа байхгүй юу? Тэгэхээр би боловсролд юу хармаар байна вэ гэхээр аль болох олон хүний бага оролцоотой endowment fund урт хугацааны зорилгонд их сургууль болд юм уу, судалгааны байгууллага болд юм уу, юу болд юм бэ? Тэр нь бол тэр байгууллага өөрийнх нь одоо зам. Гэхдээ тэр сургууль одоо судалгааны байгууллага гол зорилго нь Монгол боловсрал гэж яг юу юм? Монгол хүүхдүүд юуг яг ойлгоо мэдсэн байвал зүйтэй гэдгийг энэ суур судалгааг тогтвортой тодорхойлсон ийм байгууллага байгаасай гэж бодоод байгаа. Ямар их ярьж байна. Тэгээд яг ингэж дахиад богинохон юм нэмээд хэлэхэд одоо Америкийн цэцэрлэгийн одоо хөтөлбөрийг боловсруулдаг creative curriculum гэдэг юм хөтөлбөр байгаа байхгүй юу? Creative curriculum бол юм хувийн байгууллага. Одоо 30 орчим жил ингээд судалгаа хийгээд явж байгаа юм хувийн байгууллага. Тэр хувийн байгууллага яадаг вэ гэхээр хөтөлбөр боловсруулад Америкийн улсын цэцэрлэгүүд ямар хөтөлбөр хэрэгжүүлэхийг ингээд өөрсдөө шийддэг. Тэнгүүд тэд нар жишээ нь яадаг вэ гэхээр улсын цэцэрлэгүүд зардаг. Улсын цэцэрлэгийн тэр хувийн байгууллагаас ирээд танай хөтөлбөрийг худалдаж ав яг худалдаад аваа. Ийм зарчмаар яваад байгаа. Ганцаараа би эхэлжүүл болохгүй бороо. Тэгээд эсвэл мөнгөний нэг хүн гаргаж байгаа бол бас бороо. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар л олон хүнээс мөнгө авч хагаад тэгсэн мөртлөө мөнгөө зөв зарцуулдаг, зөв бодлоготой ийм олон нийтийн байгууллага л одоо байгууллага бол маш чухал. Тэрлүү бол би бол одоо хувьдаа зорж байгаа. Хизээ өрөх нь бол сайн мэдэхгүй байна. Тэгтэр нь бол миний боловсролд оруулж байгаа уул мөр хаана үлдээсэ гэхээр тэнд үлдээсэ л гэж бол одоо боддог. За тэгээ боловсрол тэгж хөгжөөсэй л гэж боддог. Подкастын ивент тэтгэгч Discover World Travel. Юм шүү. Ер нь бол одоо боловсрал гэдэг өөрөө боловсрал эзэмших гэдэг нь өөрөө нэг үндсэн хууль заасан бидний эрх байгаа тий. Одоо амьд явахтай адилхан ингээд нэг игнэнд байж байгаа бидний эрх байгаа шүү дээ тий. Тэгэхээр боловсрал өөрөө цаашаа яаж хөгжих юм, яаж юм хараад биш байх. Яг одоо бол нөхцөл байдал угаасаа багш нар ажил аялал зарлж гин тий. Ингээд нөгөө төрөөсгий таамаарлалтай. За тэгээд яамны үйл ажиллагаа гэх мэтчлэн ингээд нөгөө айгүй олон зүйлээс хараад байгаа юм л та. Тэгээд түүнээс шалтгаалan өөрөө нөгөө ирээдүйн нөгөө Монгол хүний боловсрал те одоо нэг хэд хоног ингээл хичээл намгүй байх. Гэхдээ энэ бол зөвхөн нэг юм хитгэн хоногийн асуудал биш те багш нарын ажил хаялт бол энэ бол системийн том асуудлын тухай ярих хэрэгтэй гэдэг ч юм те. Тийм утгаараа тэр таны зорж байгаа тэр одоо хараат бус тийм фанд те сангийн хэлбэртэйгээр тиймэрхүү зүйлсүүдийг байгуулад ингэ явна гэдэг нь бол айгүй таалагдж байна. За тэгээ хоёлаа цаг байгаа учраас орчуулсан хууль руугаа орохоос өөр аргагүй боллоо. Тэгээ яг боловсролын талаар ярихаар угаасаа нөгөө ярих юм унддаггүй яагаад гэвэл эн чинь яг бид нартай яг ингээ салшгүй холбоотой сэдв гэх юм уу. Би өөрөө боловсрол эзэмшээд энэ нь өөрөө миний амьдралтай холбоотой. Дээрээс нь ирээдүйн миний үр хөвгтэй холбоотой ч юм уу. Тэгээ ийм сэдв учраас алчгүй мэхэм яригдээд идэх те. За хууль 10 баяр жахлан захирлын орчуулсан хууль 10 болохоор чухал зүйлсээс илүүтэйгээр утгагүй зүйлс таныг тодорхойлж болно гэдэг их тийм сонирхолтой хууль байгаа. Тэгээд би яг энэ хуулийг уншичаад жоохон тийм Монголд хэр наалдцтай хууль юм бол доо гэдэг дээр жоохон нэргэлзээд байсан. Гэхдээ таны бодлыг сонсъё те. Та энэ хуулийг ерөөхдөө нэг үзэгчд маань ийм утгатай учиртай хууль байгаа гэдгийг ярьж өгөө. Тэгээд та юу өөрөө санал нийлсэн үү тий?
Подкастын ивент итгэгч 20 жилийн турш таны гэр бүлийн ихтгэлтэй сонголт, шин сонголт тавилгын ихтэлгүүр. Одоо чинь номон дээр яг ийм утгатай юм гарч байгаа гэдэг шууд ярьчих болох үлээ. Болно. Одоо спойлдох ч шүү дээ. Тэгээд бол хамаагүй яа тий. За яг одоо бас хүмүүс өөрсдөө уншвал бас зүгээр баг. Тэгээд соёлоо бүх бүтэн ярьж өгч чадахгүй. Гэхдээ нэг юм хэсгээс нь гоё анхаарлыг татаад өгч. Түнчлэн намайг одоо муу орчуулсан байвал өршөөгөөрөө ном орчуулах ч айгүй хэцүү юм билээ. Би ингээ анх харчаад юм бөгнөх юм дороодоо өгсөн чинь ерөөсөө айгүй хэцүү юм билээ. Одоо хин унших юм бол хин уншихаар чи ямар хуу үг нь наалдах вүлээ гэдгээс ингээд эхлээд их жоохон амаргүй ажиллаа лээ. Тэгээ би өөрийгөө одоо орчуулахыг өөрөө дүгнэх юм бол би нэг 70% тай л орчуулсан гэж бодож байгаа шүү өршөөгөөрөө. За тэгээд ерөнхий санаа нь болохоор тийм яг таны үйлдэлээс юу гарч байгаагаас илүүтэйгээр одоо таны толгой дотор юу бодогдоод яах гээд байгаа гэдгээ та илэрхийлж байгаа тэр илэрхийлэмж чинь таныг илүү их тодорхойлно гэдэг иймэрхүү санаатай юм байна. Ер нь гол нөгөө номын зохиогч маань өөрийнхөө амьдралд тулсан одоо нэг жишээнээс дурдсан. За манай өөрөө маркетингийн компани байгуулад тэгээд хөрөнгө оруулалт аваад тэг хамгийн ихний хийсэн юм офисийнхоо голд юм том гулсур болгосон. Гулсур нь ханаас том хоёр давхар тийм офистай тэгээд дунд нь нэг юм юу хийчдэг штэ тийм тасалгаа тэнгуүсээ тэндээс юм гулсуур хийчдэг гэж байгаа. Ийм өндөр таацтай байсан учраас дунд нь ингэж шин давхар гаргаад тэгээд тэндээсээ доошо буудаг гулсуур хийчихэж байгаа байхгүй юу. Тэгээд том цэнхэр гулсуур. Том цэнхэр гулсуур. Зөндөө том гулсуур. Доороо юутай юм шиг хаа. Нэг юм пүүл шиг юм тийм шиг хаа. Тэгээд шатаар бууж болно. Гэхдээ гулсаж бас бууж болно. Энэ санаа нь юуг илэрхийлж байгаа вэ гэхээр бидэд бусдаас өөр шүү. Бидэд ерөнхийдөө тий зах зээл дээр одоо гарч ирж байгаа юм шинэлэг компани шүү. Шатаар буухаас бүгд л бууж болно. Бүгд л шатаар буудаг. Гэхдээ бидний хувьд бол тий гулсаж бууж болно гэдэг тийм шин санаа бас бай шүү. Гэдэг ийм санаагаа илэрхийлсэн. Энэ нь ерөнхийдөө манай үний хэлснээр бол санхүүгийн одоо маркетингийн зардал огт гараагүй ганц гарсан зардал нь цэнхэр гулсуурт оруулсан хөрөнгө оруулалт байсан. Гэхдээ энэ бол айгүй үнэтэй хийсэн тий. Гулсуураа. 12,000 паундаар хийсэн байна тий. Тэгээ тэр бол тэрнээсээ илүүтэйгээр маркетингийн одоо өгөөж өгсөн гэдэг ийм санаатай. Ерөн санаа нь үнэхээр яг амьдралд гулсуураа бидэд хэрэглээд алжсэн үг бол алаагүй. Гэхдээ гулсуур байгаа гэдэг санаа нь өөрөө энэ арай өөр юм биш үү гэдэг ийм санааг олон нийтэд түгэж чадсан. Гадны нөгөө хэвлэлийн болон одоо медиа компаниуд ирээд ийм гулсууртай компани байж тээ ямар сони юм бэ гэж үзүүлээд байсан нь өөрөө биднэрт маш сайн маркетинг болсон. Тэгээ борлуулалт нь хийгдээд байсан гэсэн санаа байгаа. Тэгээд ер нь бол би анх авчаад энэ хууль надтай ерөөсөө таарахгүй байна. Би энийг орчуулмааргүй байна. Солио гэж бол санал тавьсан. Тэгээд хуваагдсан болохоор одоо хамаагүй. Ер нь бол нөгөө та санал нийлжиж болно, нийлэхгүй байж болно. Тэгэхээр зүгээр орчуулж байгаа. Нийлэхгүй, санал нийлэхгүй байгаагаа дараа нь хэлчихье гэдэг надад хэлсэн. Тэгээ би анхандаа бол ерөөсөө санал нийлэхгүйсэн байхгүй. Заллин шиг санагдчихсан байхгүй надад. Голохгүй бол тэнд гулсуур тавьж яах гээд байгаа. Үнэхээр та тийм шинэлэг компани бол тэр шинэлэг компани гэдгээ ажиллаараа харуулсан да. Гулсуур чинь тэр чинь илэрхийлж чадж байгаа мó чадахгүй юм мэдэхгүй шүү дээ тий. Нөгөө медиа компаниуд ч гэсэн ийм цэнхэр гулсууртай хэмжээ нийтнийх шинэлэг л байж таараа гэж үзүүлэх нь өөрөө бас тодорхой хэмжээнд өрөөсгөл байгаа байхгүй. Тэгээ би бол энэ дээр бол айгүй дотроо юу гэж бодсон бэ гэхээр заллин байж тээ гэдэг бол ийм бодол надад төрөөд байгаа байхгүй. Тэгээ бас нэлээд бодлоо. Уншаал эргэж тойроод уншаалаас жоохон наалдаад байна шүү. Тэгээ ер нь би анхандаа бол 100% ер нь санал нийлэхгүй. Одоо миний хувь хүний зарчимтай ерөөсөө нийцэхгүй байсан. Тэгтээ ингээд уншаал яваад ах тусмаа 100% биш. Одоо би бол яг 50% хүлэн зөвшөөрөө 50% нь ер нь бол эсэргүүцсэн хэвээрээ байгаа. Яагаад 50% хүлэн зөвшөөрсөн бэ гэхээр яг тодорхой хэмжээнд ч гэсэн би одоо тий гулсуурал барайг болохоос би ч гэсэн тодорхой хэмжээнд одоо итгэл үнэмшлээ ямар нэгэн байдлаар илэрхийлээ явж байгаа байхгүй. Энэ хүн болохоор яаж илэрхийлсэн байгаа вэ гэхээр гулсуур бариад гулсуураараа илэрхийлсэн юм байна. Яг үний илэрхийлсэн байж магадгүй, удлаа илэрхийлсэн байж магадгүй. Энэ хүний асуудал тий. Би болохоор одоо ингэ ярьж штэ тий. Би боловсролыг ийм байгаасаа гэж боддог. Би ингэж бодоод сургууль хийсэн ингэ ярьж байгаа байхгүй. Тэр тэгтээ газар дээр хэрэгжээгүй. Надад магадгүй эцэг миний яриаг сонсоод итгээд хүүхдээ өгч байгаа эцэгчүүд байгаа баг. Гэхдээ яг өнөөдөр газар дээр хэрэгжээгүй зүйлийг
би ингэж итгэж өмнөмж байгаа ирээдүйд юм болоосоо гэж бодож байгаа ч өөрөө тодорхой хэмжээнд байхгүй юмыг байлгах гэж байгаа гэдэг одоо ийм маркетингийн хэрэгсэл юм уу тийм ийм явж байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөө саналд нийлээгүй ч гэсэн хийцэн байна. зинхэр голсуур хийгээгүй ч гэсэн яг үнэндээ би тодорхой хэмжээнд хийгээ явж байгаа юм байна. Би үүсгэсэн гэсэн ч гэсэн надад тодорхой хэмжээнд ийм зүйл байгаа юм байна. Тэгэхээр одоо энийг би хүлээн зөвшөөрж байна. 50% хүлээн зөвшөөрж байна. Тэгтээ би бол одоо аль болох тийм юм баг байгаасаа гэж бол бодож байна. Гэхдээ хүн юм чи итгэл өнөшлөг юм чи тэрийг ямар нэгэн байдлаар илэрхийлж таараа хүний бодсон юм хийгээд гараас гарч байгаа ажлын үр дүн хоёрыг дандаа зөрдөг, ярих амархан, бодох амархан хийх хэцүү. Тэгэхээр энэ зөрүү бол тодорхой хэмжээнд байнга байгаа учраас тэр бол хүссэн-үсээгүй зинхэр голсууртай адилхан юм биш үү? Тэгэхээр ялгаагүй би ч бас нэг тодорхой хувийн одоо худлаа юм хөөс бол явж байгаа юм биш үү? Яриа бол явж байгаа юм биш үү гэдгийг одоо хүлээн зөвшөөрсөн учраас санал нийлж байгаа тодорхой хэсэгт. Подкастын ивент итгэгч Европын холбооны стандартыг бүрэн хангасан Монгол орны онгон нагшин байгалийн эрдэс тус Via Millenia. Одоо энэ бүлэгт нөгөө Tesla-гийн жишээ гардаг шүү дээ тийм. За нэгэнт бол Tesla за мэдээж цахилгаан машин. Гэтэ тэр бол хангалттай одоо автомашины зах зээл дээр ялгарл болж чадахгүй байна. Тэгээд юу хийсэн бэ гэхээр мэдээж нөгөө хүчин чадал ч юм уу те тэдэн морины хүчин чадалтай инээ тэрэ хөдөлгүүргээ ярих юм бол нөгөө уламжлалт хичнээн 100 жил болцсон тэр компаниудаа л өрсөлдөх хэмжээнд байж чадахгүй байгаа. Тэгчингүүтээ өөрөөр юу хийсэн бэ гэхээр Tesla бол шал сонь юм хийсэн байгаа байхгүй тий одоо жишээ нь зорчигчийн суудалд юм унгадаг чимээ хийцэн байгаа. Тэгснээ караоке тэ машин гээд хийцэн байгаа. Гэх мэтчлэн ингээд нэг тийм тэдний хэдийгээр хүмүүс ашиглахгүй ч гэсэн тэр нь ажилсан гэдэг байгаа байхгүй тий. Авахт нь тодорхой хэмжээ нөлөө үзүүлсэн гэдэг. Тий. Тийм байгаад байгаа харин. Тийм. Тэгэхээр нөгөө нэг энэ алгаараа нөгөө жоох юм Америкчууд жишээ юм шиг надад зүгээр санагдаад байгаа байхгүй. Яг өөрөө Стивен Бартл шин гэхдээ англи хүн л дээ Америк хүн бол ерөөсөө биш англи хүн тэгээ мэдээж энд болж байгаа бүх үйл явдлын хөвчлэн нөгөө англид өрнөж байгаа. Тэгээд тийм учраас нөгөө сэтгэлгээний юмнууд нь бол өөр байгаа. Гэхдээ нөгөө дурдж байгаа жишээнүүд нь бол мэдээж Америк компани жишээ дээр ингээл олон жишээнүүд дурдаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг хөө зүгээр таны хэлдгээр зарим тохиолдолд тийм скам шиг тий одоо ловерт гад байгаа юм шиг тий. Тэгтээ зарим тохиолдолд бол яалтчгүй нөгөө зах зээлээ мэдрээд за би энийг уламжлалт юм яриад явах юм бол бүтэхгүй юм байна тий. Өрсөлдөөнд бол чадахгүй юм байна гэдэг тохиолдолд нөгөө креатив буюу бүтээлчм рүү орчиж байгаа байхгүй тий. Подкастын дэмжигч Elsie Waikiki. Яг нөгөө миний одоо би жишээ сургуулийн одоо боловсролын салбар руу ороогүй би өөр салбарт байсан болол тийм. Ялгаагүй тодорхой хэмжээний маркетинг хэрэг болно. Тийм. Яагаад хэрэг болж байгаа гэхээр одоо боловсролчин болохоор өөрөө нөгөө үр нөлөө их удаандаа гардаг. Боловсрол юм хөөс баг тусмаа зүгээр байгаа учраас би одоо ингэж ирээд байна л да. Үүр нэг тийм гял цаал байх нь сул тал биш харин тийм чухал биш. Би магадгүй би цэглэгээ машин үйлдвэрлэх шаардлага гараа ялгаагүй одоо ингэ Илон Маскийн оронд байсан бол амаргүй даалгавар байхгүй. Яагаад тэгэхээр цэглэгээ машины санаа бол шинэ санаа биш бүр хуучин байсан санаа. Энэ хуучин санааг яаж шинэ болгож сонсогдуулах вэ гэдэг чи өөрөө юм. Авьяас шаардсан ажил. Тэгэнгүүт за Илон Маск худлаа яриаггүй тий. Нөгөө сурчилсан юмнууд нь машин дээр ажиллаж байгаа. Гэхдээ тэр худалдаж авч байгаа хүн төсөөлөхдөө гоё юм байна ч юм уу төсөөлж авчаад ашиглаж гинүү ашиглахгүй нь амьдралд нь хэрэг болж гинүү хэрэг болохгүй нь гэдэг. Тэр худалдаж авч байгаа хүний өөрийнх нь одоо төсөөлөл болоод амьдралд болгож байгаа одоо энэ зөрүүний асуудал байгаа байхгүй тий. Яг ер нь бол бид чинь тий юм худалдаж авах нэг сэтгэх өөр яг амьдрал дээр боож байгаа нэг сэтгэх өөр тэрний зүрүүн дээр л одоо хийж байгаа юмнууд байна л та. Тэгээд подкастын хамтран ажиллагч Sennheiser брендийн албан ёсны дистрибьютор Global Smart Solution. Global Smart Solution нь Sennheiser брендийн мэргэжлийн болон энгийн хэрэглээнд зориулсан аудио тоног төхөөрөмжийг Монголд албан ёсоор нийлүүлдэг. Студ, подкаст, тайз дэлгэцийн хэрэглээ, систем интеграцийн шийдлүүдгээд аудиотой холбоотой бүх төрлийн шийдлийг нэг дороос авах боломжтой. Усаал амьдралын угаасаа л юм ингэж явд юм ч одоо ингэж явахаас. Яг сонсож байгаа үзэгчид
маань энийг тэгтээ ашиглаж болно шүү дээ. Энд чинь маркетингийн айгүй том ялгарлахгүй. Яа тэгэхээр Стивен Бартлett ч өөрөө юм маркетингийн одоо genius гэж ярьдэн шүү дээ. Тийм гоц ухаантай бараг шахахгүй. Тэгээ бүр юм залуудаа нөгөө маркетингийн том компани байгуулад тэгээ өөрөө маш том харилцагч нартай. Тэгээ одоо хүртэл бол ийм маш амжилттай компаниг захирлаар ажилладаг тий. Тэгээ маркетингийн нөгөө зөвлөх үйлчилгээнүүд үзүүлдэг учраас энэ салбарын өөрөө айгүй том гүүрөө шахуу болцсон байгаа хүн баггүй. Тэгэхээр энэ номон дээр дурдж байгаа жишээ бол одоо бүх жижиг том хамаагүй бизнесийн маркетингт ашиглагдчих болохоор тий. Яа тэгэхээр нөгөө нэг ийм уламжлалт юм ярихаар үнэхээр өрсөлдөөн чинь болохгүй байгаа л creative юм руу оролдоо. Одоо энэ дээр гардаг бас нэгэн жишээ байгаа тий. Gym-ний жишээ байгаа шүү дээ. Одоо нөгөө фитнес. Фитнес бол одоо юу гэдэг Монголч ихс 700 шиг байгаа тий. Энд ихэд ингээд ялгаагүй энэ англич ихс 700 хэдэн мянган фитнес байгаа. Тэгсэн чинь нэг одоо жил явсан фитнес нь тий 3 метр өндөр нөгөө ханд ийм авирдаг хантай. Тэр хан дээр баг хин ч авирж байгааг нь баг хараагүй, ашигладаггүй. Гэхдээ 3 метрийн өндөр хантай юм чинь тэр жимд бол бүх юм байгаа даа гэсэн төсөөллийг шууд авсан учраас би тэр олон мянган жимнээс тэр жимийг сонгоо явсан юм а гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг юм өрсөлдөөнтэй зах зээл рүү ч юм уу тий орохын тулд ингээд тодорхой хэмжээнд нэг юм зөвхөн нөгөө ийм рационал гэж яриад байгаа тийм зүйлэл дээр төвлөрөхөөс илүүтэйгээр шууд юм креатив юм руу ч юм уу ийм чухал биш юм шиг хэрнээ ийм бүтээлч юм хийж үл яасан юм бэ л гэдэг санаа байгаа шүү дээ. Яг тийм санаа байгаа. Тэгээ яг энэ чинь нэг бизнес нь өөрөө ямар хугацааны одоо хэрэглэгч жишээ тий. Хэрэг урт хугацааны хэрэглэгч вэ гэдгээс хамаарат юмнууд өөр болж байгаа юм. Одоо жишээ нь иштэй чихэр зарах юм бол тэр чинь бол ерөөсөө иштэй чихрийг би зарлаа. Иштэй чихрийг худалдаж авсан хүмүүс маань тэгээ авсан даруйдаа идэд дуусчихна. Энэ бол ерөөсөө юм нэг цагийн хугацааны ч юм уу ийм харилцаа байгаа. Тэгэхээр би тэрэн дээр нэг цагийн л ийм хугацааны маркетинг ч юм уу ийм богино хугацааны одоо маркетинг хийх шаардлагатай болж байна тий. За магадгүй фитнес бол тий сар явж байгаа юм 3 сар явж байгаа юм жил явж байгаас намараад миний маркетинг өөрөө жилээ даадаг ч юм уу. Ийм үзэл санааг тусгал зүгээр гэдэг санаагаар бүх бизнест одоо энэ санааг тусгаж болно. Энэ бол тийм айгүй хөөрхөн жишээ байгаа. Энэ жишээн дээр үндэслэж хагаад альч бизнес дээр богино хортоо гэдгээ тодорхойлоод ийм санааг бол байж болно гэж. Тэгэхээр таны хувьд бол сургууль дээр бол заавал энэ чухал биш ээ л гэдэг байгаа шүү дээ тий. Сургууль дээр боловсрал өөрөө тийм хүний анхаарлыг татахтаа гол нь биш тий. Уул суурьтай хандах хэрэгтэй. Гэтэ яг тийм ер нь бол одоо ингээд урт хугацаанд наваад үзэх юм бол саний миний ярьж байгаа юмнууд ч гэсэн ерөнхийдөө зинхэр гол суурьтай адилхан байгаа байхгүй юу? Тийм тий. Шууд тэр дээр голсч үз чадахгүй. Тэгээд ч гэсэн ерөн санаа нь адилхан тий. Үнэхээр голсох үеийн гарах юм бол голсч болно. Тэрнтэй адилхан. Үнэхээр урт хугацаанд миний бодож байгаа юм үр дүнгууд гарах юм бол тэрийг хүмүүс мэдэрнэ. Гэхдээ голсоор тэр голсох бол 5-3 секундын ажил. Миний сайн ярьж байгаа боловсрол урт хугацааны болохоор ярьж байгаа юм мэдрэх гэж арай урт хугацаанд хэрэглэх юм л хэцүүрүүл гарч байна. Тийм шүү тий. Тэгэхээр бид хоёр ер нь бол энэ яг дугаар болгон дээр номын бүлгүүд ингэ яригдаал байгаа тий. Гэхдээ мэдээж нөгөө нэг бүтэн яриа суучих юм бол энэ подкаст маань дуусахгүй юм болчих шүү дээ тий. Тэгэхээр би үзэгчтэй үзүүлж байгаа хэрэг гүйцэтгэх захирлын өдрийн нэмэлт гэдэг энэ номыг аваад уншаарай. Бүх номын дэлгүүрүүдээр байгаа. Тэгээд хэрвээ унших зав зайн гарахгүй байвал M-book application дээр аудио хувилбараараа байгаа, захим хувилбараараа байгаа тий. Сонсоорой энэ номыг. Тэгээ энийг дахин хэлж байгаа гүйцэтгэх захирлын өдрийн нэмэлт ном бол гүйцэтгэх захирлууд уншдаг ном биш ээ. Бүх хүний уншиж болдог номоо. Тэгээд бас нөгөө орчуулсан хүмүүс нь өөрсдөө ингээд санал энэ дээр нийлж нийлэхгүй байх юм уу. Ингээд нэг гоё дүгнэлттэй ингээд сонсчхоор болвол үзэгчд маань илүү их өрөөгөөжтэй байгаа болов уу гэж би бодоод найдаад байгаа. За тэгээд подкастын маань төгсгөл хэсэг рүү яадаг вэ гэхээр манай подкастын ивент тэтгэгч байгалийн эрдэс тус Via Millennia компанид ажил өрнүүлж байгаа. Тэр нь бол ер нь бол Untouched Core гэдэг нэртэй. Яадаг вэ гэхээр таны тухай олон хүний мэдэхгүй, бидний мэдэхгүй тий ийм сонирхол хобби, авиас чадвар, өөр эрхэлдэг бизнес ч юм уу тий тэр нэг хүрээгүй тийм зүйл юу байна вэ гэвэл подкастын хамтрагч ертөнцийг таних хөтөч Nepco. Миний нэг юм боддог юм болохоор бидэд ер нь бол одоо юм өнгөрсөн ирээдүйн дундад амьдарч байна. Тэгэд өнгөрсөн ямар ч одоо алдаатай ямар ч буруу байсан гэсэн өнгөрснөөс бол сурах юм заавал байдаг.
гэдэг санаа дээр ингээ ухаа төнхөө явж байгаа хүн чинь амьтан болохоор ингээ хувьсаа явж байгаа. Тэгээд хүн гэдэг амьтанд одоо энэ цаг үед тулгарч байгаа хамгийн том бэрхшээл одоо миний бодлоор юу байгаа вэ гэхээр одоо хүн чинь ингээд хурдан дасчиж одоо ингээд амьд үлдэнэ. Хурдан дасч чадахгүй байгаа нь ингээд одоо байгалийн шалгарлаараа ингээд хасагдаад явдаг тийм амьтны одоо хууль байна. Тэнгүүд энэ цаг үед хүн тулгарч байгаа хамгийн юм занал хийлэл юм уу хамгийн богино хугацаанд өөрчлөгдөж байгаа юм өөрөө технологийн дэвшилтэд уялдаад хүний нөгөө анхаарал одоо төвлөрүүлэх чадамж ингээд бууж ийн. Яагаад тэгэхээр нэг бичлэгний хугацаа тэг хуучин намайг жоохон бахад зурагтаар кино үзэхэд 1 цаг 2 цаг ч юм уу те бүр одоо солонгос сериалууд 1 цаг ингээ байдаг. Friends те sitcom-ууд 20 минут байдаг гэсэн бол одоо бүр бичлэгнүүд 3 минут. Одоо бүр рилүүд те 6 секунд руу ингээд орж эхэлж байна. Энэ нь өөрөө хүнд нөгөө юм өөдөх боломж олохгүй. Дандаа ингээд допаминыг тодорхой хэмжээнд жигд ялгаруулаад байгаа нь өөрөө ингээд хүний тарих өөрөө сэтгэх юм орон зай ингээд хязгаарлаад байгаа юм хамгийн том занал хийлэл байгаа. Хүн өөрөө мэдхгүйгээр одоо тэрний ингээд хохирч болоод байгаа шиг байна. Тэгээд тэрнтэй одоо би хувьдаа яаж тэмцэлдэж ийн вэ гэж айгүй амархан живхэд айгүй амархан асуудал. Тэгээд хүн хизээ бүтээлч үгээр хүн өөд хараа өөрөө сэтгээд өөрөө бодоод энэ яад юм бол гэж гайхаж чагаад тэгээд ингэж бүтээл гарч эхэлдэг. Хүн гайхаж эргцүүлэхийн тулд өөдөх одоо юм шаардлага байна. Өөдөх хэрэгтэй. Өөдхийн хамгийн гол дайсан юу болчиход байна вэ гэхээр маш амархнаар ингээд хүрэх боломжтой. Тархиа бүрэн хэмжээнд ажиллахгүй мөртлөө унтраахгүйгээр ингээд тогтмол ингээд юм engaged байлгаад байгаа утас өөр айгүй хөнөөлтэй байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ цаг үед амьдарч байгаа хүний хамгийн чухал чадвар юу байгаасаа гэж бодож байна вэ гэхээр өөддөг чадвартай байгаасаа өөдхийн тулд богино хугацааны бичлэг тэг зураг юм engage хийж байгаа юм аль болох баг хийгээсэ. Тэгээд утаснасаа Instagram, Facebook-ыг ямар нэгэн байдлаар танд одоо мэрэгжлийн ажил хэргийн төвшин ч юм уу хэрэг болохгүй устгахчаасаа гэж одоо зөвлөмөр байна. Биний хувьдаа одоо баримтлагдаг зарчим юу вэ гэхээр одоо миний утсан дээр Instagram, Facebook аппликейшн байхгүй. Миний утасны аппликейшн Coursera байгаа. Coursera дээр ингээд хамаагүй хичээлүүд эхлүүлчихдэг. Тэгээ ингээд үзэх шаардлагатай юм бол магадгүй оройдоо цаг гарсан үедээ нэг 30 минут цаг орчим Coursera дээр ингээд хичээл үзээд ингээд явж байгаа. За одоо манай найзууд хараад энэ ч гэсэн худлаа авч ин даа гэж бодож иж магадгүй. Тэгтээ ер нь бол яг ингээд явж байгаа. Тэгээ энэ маань ер нь бол ингээд илүү өөдөх, бодох, тэгээ Coursera явахгүй бол унтраагаад ингээд ганцаараа ингээд зүгээр таацараад хөвтөг ч гэсэн утас үзснээс өөдөө таацараад хөвтөг ч гэсэн илүү өрөөгөөжтэй тийм ийм цаг үе ирж байгаа юм шиг надад санагдаж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо тодорхой хэмжээнд энэ бол донтоолох айгүй чадвар өндөртэй. Тэгээ би өөрийгөө тодорхой хэмжээнд донтсон гэж үзэж байгаа. Тэгэхээр донтолттойгоо ингэж тэмцэж байгаа. Тэгээд энийг өдөө хүмүүс чухлаар авч үзээсэй. Би хувьдаа энийг чухлаар авч үздэг. Нойрны чанарт бас их чухал өргөх нөлөөтэй учраас одоо миний untouched core энэ байна та. Таны untouched core бол сошиал медиа хэрэглэдэггүй. Анхаарлын маань ингэж хадгалах тийм зүйлсэд автахгүй байгаа гэдэг тийм тий. Тийм ээ. Хүмүүс биш уйлж бити үзээрээ устгаарай гэж. За, подкастын маань хамгийн сүүлчийн хэсэг буюу ийм жижигхэн хар дэвтэр байгаа. Энэ дээр болохоор өмнөх дугаарын зочид дараагийн дугаарынхаа зочноос асуулт асууж үлдээдэг. Та мөн адил дараагийнхаа дугаарын зочинд асуулт үлдээнэ. За энэ тэгтээ цаг бол жоохон бага үлдсэн байгаа учраас та ингээд чадхаараа бас богино хариулгыг хичээгээ. Тийм үгүй л хариулчих. Уучлаарай. Бас цагаа зөв хуваарлж чадсангүй би. За таны өмнөх дугаарын зочин Шунхлаа компани гүйцэтгэх захирлаасан менежментийн зөвлөх Батхишиг гэж хүн танаас таны бизнес ямар үнцийн нийгэмд бүтээж байгаа вэ гэж асуусан байна. За дөрөв ерөнхийд нэлээд бас дэлгэрэнгүй ярьчлаа. Бизнес ихэд санхүүгийн доктортой байдал бол чухал. Гэхдээ санхүү бол өөрөө нэгдүгээр зорилго нь шүү. Санхүү өөрөө зүгээр л системик доктортой ажиллах нэг хэсэг. Аливаа бизнес өөрөө нийгэмд юм бол дэс бол мөртэй байгаас гэж бодож байгаа.
Гэхдээ би өөрийнхөө нэрийг Баяр Чавхлан гэдэг нэрийг бол нэг тийм эндийн дурсагтаас үлдээсэй гэж бол боддоггүй. Гэхдээ зүгээр миний одоо хийж байгаа санаа, надтай нийлж байгаа, цуг ажиллаж байгаа хамтрагчд маань боловсролд 200 жилийн дараа үлдээсэн бол мөртөө байгаас гэж л одоо ингэж боддог юм байна да. За үнцний бүр 200-аас илүү жил өгөөсэй гэж бодож штэ тий. За энэ үрээд подкастынхаа энэ дугаарыг хэдүүлээ өндөрлөе. Тэгээд Баяр Чавхлан захирлын бидний урилгыг хүлээж авч ирээд үнтэй цаг хугацаагаа зарцуулаад тэгээд маш гоё яриа өрнүүлсэн нь бол үзэгчдийнхээ амнаас багийнхаа амнаас баярлалаа гэдгээ хэлье. За баярлалаа. Намайг урьж оролцуулсан та бүхэндээ талаалаа. За тэгээд бид бүхэн өнөөдөр Баяр Чавхлан захирлын өдрийн тэмдэглэлээр хамтдаа аяллаа. Тэгээд дараагийн дугаараар дахин нэг өөр хуулийг орчуулсан, дахин нэг сонирхолтой гүйцэтгэх захиралтай эргээд бид уулзах болно. Тэгэхээр дараагийн дугаарт Баяр Чавхлан захирлын бас асуулт тий. Дараагийн дугаартаа л задрах учраас тэгэхээр дараагийн дугаарыг Баяр Чавхлан захирал дараачийн зочноос маань юу асуусан бэ гэдгийг тэр дугаараас үзээрэй. За тэгээд энэ хүртэл дуустал нь үтсэн үзэгчдтэй маш их баярлалаа. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай баярлалаа. Хүүе, нэг өөрөөр аялаад үзэх үү? Бид аялагч бүртээ M-бүх, M-Music, M-Karaoke үйлчилгээний 1 сарын эрхийг бэлэглэнэ. Оюунлаг бас 100-аатай аялцгаая. Энэ өвлийн амралтаа дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл Discover World Traveling Thailandын Phuket, Bangkok, Вьетнамын Phuket, Хятадын Хайнан болон Бээжин, Туркийн эртний хотуудын онц сонирхолтой аяллуудаас захиалаарай. Оюунлаг бас 100-аатай аялцгаая. Discover World Travel